Насан туршийн боловсрол гэж юу вэ? Бүх насны иргэдэд амьдрах ухаан, гэр бүл, гоо зүй, ёс суртахуун, шинжлэх ухаан, иргэний боловсролыг албан болон албан бус хэлбэрээр эзэмшүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Мөн хилийн чандад байгаа Монгол иргэдийн хүүхэд, хүнд болон хэвтэрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тодорхой шалтгааны улмаас сургууль завсардсан хүүхэд, сургуулийн насандаа боловсрол эзэмшиж чадаагүй насанд хүрэгч, сүм хийдэд шавлан сууж байгаа лам хүүхдэд баг болон суур, бүрэн дунд боловсрол нөхөн эзэмшүүлнэ. Насан туршийн боловсролын үйлчилгээ ямар хэлбэртэй байдаг вэ? Бид насан туршийн боловсролыг танхимын, зайны, гэрийн болон ажлын байран дээрх сургалт, үйл ажиллагаа байдлаар эзэмшүүлнэ. Насан туршийн боловсролын үйлчилгээг хэн зохион байгуулдаг вэ? Монгол улсын хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн төвд насан туршийн боловсролын төв, бүх суманд насан туршийн боловсролын багш ажиллаж байна. Мөн боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа, насан туршийн боловсролын үндэсний төв үйл ажиллагаа явуулж байна. Бид хэнтэй хамтран ажилладаг вэ? Бид насан туршийн боловсролыг эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгаалал, соёл, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, байгаль орчин зэрэг салбарын төр, иргэний нийгэм, олон улсын байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулдаг. Насан туршийн боловсролын алсын хараа юу вэ? Иргэн бүр сайхан амьдрахын тулд тасралтгүй суралцаж болдог. Сурсан зүйл нь үнэлэгдэн амьдралын чанарыг бодтойгоор дээшлүүлдэг. Боловсролоор дамжуулан нийгмийг бүхэлд нь соён гэгээрүүлэх боломж Монголын нийгэмд бүрдэх болно. Сайн байцгаана уу эрхэм хүндэт телевиз үзэгчдээ. Өнөөдөр та бүхэнд иргэдийн шилжит төлөвлөгөөний бүртгэл сэдэвт хичээлийг заан явуулна. Бид энэ хичээлээр иргэн шилжит төлөвлөгөө хийхэд хаана хэн тандах, ямар бичиг баримт бүрдүүлэх, бүртгэлээ хийлгээгэн улмаас ямар эрсдэлтэй учрахыг ойлгож авнаа. Ингээд багш нь та бүхэнд нэгэн видео бичлэг үзүүлээ, дэлгэцэнд анхаарлаа хандуулна. Болдынх ам бүл тавуул амьдардаг. Хүүхдүүд нь 8 дугаар анги, 5 дугаар ангид тус тус суралцдаг. Харин бага хүүхэд нь цэцэрлэгийн насных. Өнгөрсөн жилийн зуднаар малаа бараад сумын төвд амьдрах болсон. Сумын төвд ажил олдохгүй болохоор Улаанбаатар хот руу нүүн ирлээ. Болдынх хотын захын гэр хороололд ахыхаа хашаанд буулаа. Хэд хоногийн дараа ажил олж хийхээр шийдлээ. Сайн байна уу? Би ажил хайж явна. Манайх Улаанбаатар хотын харьяат иргэнийг ажилд авна. Сайн байна уу? Би ажил хайж явна. Та хорооны тодорхойлолт иргэний үнэмлэхээ аваад ирээрэй. Гэсэн хариулт авч ажилд орж чадсангүй. Удалгүй хичээл эхлэх болж ойролцоо байдаг сургуульд хүүхдүүдэд бүртгүүлэхээр очиж уулзлаа. Сайн байна уу? Манайх өдөөнөөс шилжиж ирсэн хүүхдүүдэд сургууль бүртгүүлэх гэсэн. Сайн байна уу? Та хорооны тодорхойлолт хүүхдүүдийнхээ хувийн хэргийг авчираад бүртгүүлээрэй. Ингээд мөн л сургуульд бүртгүүлж чадсангүй. Уг видеонд болд ажилд орж чадсангүй, хүүхдээ сургууль бүртгүүлж чадсангүй тийм үү? Одоо болд ямар алхам хийх ёстой юм бол? Өнөөдрийн хичээлийг хамтран явуулахаар Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч мөнх гэрлийг урьж байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За шилжит хөтөлбөрийн бүртгэлийг ямар эрх зүйн актыг үндэслэн бүртгэдэг талаар эхлээд би та бүхэнд товчхон мэдээлэл өгье. За улсын бүртгэлийн багц хууль маань 2018 оны 6 сарын 21-ний өдөр батлагдсан 18 оны 11 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байнамаа. За иргэний улсын бүртгэлийн тухай хуулинд шилжит хөтөлбөрийн бүртгэл дээр нэлээд өөрчлөлт орсон байгаа. За үүнд болохоор хуучин бол бид нар оршин сууж байсан газараасаа хасалтаа хийлгээд шинээр шилжиж очиж буй хорон дээрээ очиж бүртгүүлдэг байсан бол за шинэ мөрдөгдөж байгаа хуулиар зөвхөн нэг талдаа буюу шилжин очиж байгаа хорон дээрээ бүртгэлээ хийлгдэг болсон байнамаа. Энэ нь иргэдийн цаг зав, эдийн засгийг хэмнэн ач холбогдолтой ажил болсон юм аа.
За иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сандах хаягаас өөр хаягт шилжин очихыг шилжит хөдөлгөөн гинэ. За тухайн иргэн тухайн хаягн дээр 180 хоногоос дээш хугацаагаар байнга очсон суухыг шилжит хөдөлгөөний бүртгэл гинэ. За тухайн иргэн тухайн хаягндаа очиж бүртгүүлэхдээ 10 хоногийн дотор тухайн хаягн дээр очиж бүртгүүлэх шаардлагатай байдаг. Иргэн шилжит хөдөлгөөний бүртгэлээ бүртгүүлэхдээ хаана хандах вэ? Тухайн иргэн шилжит хөдөлгөөний бүртгэлийг бүртгүүлэхдээ оршин суух очихч буй хорооны улсын бүртгэгчд ханднаа. Ямар бичиг баримтууд бүрдүүлэх вэ? Өөрийн иргэний үнэмлэх 0-16 насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчлэгээ, мөн өмчлөх эрхийн үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчлэгээ, өмчлөх эрхийн гэрчлэгээний өмчлөгчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч тухайн хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг гэж юу вэ? Оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг гэдэгт дараах баримт бичиг хамаарна. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчлэгээ, газар эзэмших ашиглах эрхийн гэрчлэгээ, нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн захиалгын зэрэг гэрээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч эсвэл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл. За дээрх материалуудыг бүрдүүлэхээс гадна мөн төлбөр төлдөг байгаа. Үүнд за хөдөө орон нутгаас буюу аймгаас нийслэл шилжиж ирэхэд бол 6,000 төгрөгийг тушаадаг байгаа. Энэ үн үйлчилгээний хураамж 5,000, тэмдэгтэй хураамж 1,000 төгрөгийг тухайн дансанд тушаана. За нийслэл дотор бол дүүргээс дүүрэг шилжиж ирэхэд бол 2,500 төгрөгийг тушаадаг байгаа. Үйлчилгээний хураамж 1,500, тэмдэгтэй хураамж 1,000 төгрөгийг тушаадаг. Төлбөр төлөх боломжууд тухайн иргэн маань банкнд очиж төлбөрөө төлөх боломжтой. Эсвэл киоск машинаар мөн баримт аппликейшнийг ашиглан төлбөрөө төлөх боломжтой байгаамаа. За төлбөр төлөхөд анхаарах асуудал нь юу гэхээр тухайн шилжиж очиж буй газрын тэмдэгтэй хураамж бол 1,000 төгрөгийг тухайн яг шилжиж очиж байгаа газрын татврын дансанд тушаана. Энэ одоо жишээлх юм бол Чингэлтэй дүүрэгт хэрв шилжиж ирж байгаа тохиолдолд банкн дээр очиод 31 35 гэсэн кодыг хэлээд 1,000 төгрөгөөр тушаах боломжтой. Иргэн өөрийн биеэр шилжит хөдөлгөөний бүртгэлээ бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд бол итгэмжлэгдсэн төлөөлөл нь дамжуулан бүртгэлээ хийлгэх боломжтой. За улсын бүртгэгч тухайн бичиг баримтуудыг хууль заасан бичиг баримтууд дутуу буюу зөрчилтэй байгаа тохиолдолд бол бүртгэл хийхээр татгалзаж болно. Үүнээс бусад тохиолдолд бол бүртгэл хийхийг татгалзахыг хориглоно. Шинэ мэдлэг мэдээлэл өгсөн улсын ахлах бүртгэгчтэй маш их баярлалаа. Баярлалаа. Иргэн шилжилт төлөвлөгөөнтэй холбоотой мэдээллийг цахимаар болон өөрийн биеэр авах бүрэн боломжтой. Цахимаар авахдаа бүртгэл цэг.gov.mn гэсэн сайтад хандаж болно. Мөн бүртгэлийн нэгдсэн лавлах болох 1818 гэсэн дугаарт энгийн усны тарифаар лавлаж болох нэ. Иргэн өөрийн биеэр мэдээлэл авахдаа нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 4 төвөөс авч болно. Тухайн төвүүд нь Баянзүрх дүүргийн Дүнжин гаруй худалдааны төвд, Сүхбаатар дүүргийн Орхил худалдааны төвд, Сонгон хайрхан дүүргийн Даргон автовокзалд, Хангуул дүүргийн Мишель барилгын материалын их дэлгүүрт тус байрлаж байна. Үүнээс гадна дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтэс, дүүргүүдийн нэг цонхны үйлчилгээнээс мөн хороо сумынхаа улсын бүртгэгчээс өөрийн биеэр мэдээлэл авах боломжтой. Иргэн та шилжих хөдөлгөөний бүртгэлд хамрагдаагүй бол хөдөлмөр эрхлэх, сургуульд суралцах, эд хөрөнгө өвлөж авах, бусдад шилжүүлэх, газар эзэмших, тэтгэвэр тэтгэмж авах, эмчлүүлэх, банкнаас зээл авах болон засгийн газрын хөнгөлөлтийн тэтгэлэгт хамрагдах зэрэг нийгмийн эдийн засгийн үйлчилгээнд оролцоход хүндрэлтэй байх болно. Өнөөдрийн мэдээлэлээс үзэхэд болд ямар алхам хийх ёстой вэ? Нэгдүгээрт өөрт ойрхон байрлах банкны салбарт очиж бүртгэлийн хураамжаа төлнө. Хөдөө орон нутгаас шилжиж ирж байгаа учраас бүртгэлийн хураамжуулах 5,000 төгрөг, тэмдэгтийн хураамжуулах 1,000 төгрөгийг тушаах нь. Хоёрдугаарт бүртгэлийн хураамж төлсөн баримт, 0-16 насны хүүхдийн төрсний гэрчлэгээ, бусад баримт бичгийг авч хорооны улсын бүртгэгчтэй очиж бүртгүүлнэ. Гуравдугаарт оршин суух хорооноос тодорхойлт авч хамран сургагч оргийн сургуульд хүүхдүүдэд оруулах бүрэн боломжтой боллоо. Өнөөдөр бид шилжилт төлөвлөгөөний бүртгэлтэй холбоотой мэдээллийг хаанаас авч болох, ямар бичиг баримт бүрдүүлэх,
бүртгэлээ хийлгээгүй улмаас ямар эрсдэл гарахыг ойлгож авлаа. Иймд та шилжилт төлөвлөгөө хийсэн л бол сум хорооныхоо улсын бүртгэгчид хандаж шилжилт төлөвлөгөөний бүртгэлээ заавал хийлгээрэй. Танд амжилт хүсье.